Сонсогчдоо гэрэл нэвтрүүлэг үргэлжлэн хурж байна. Бид нар өмнөх дугаараараа ажлын карьер гэсэн сэдвээр ярилцаж эхэлсэн. Тэгвэл үргэлжлэлийг танд хүргэж байна. За тэгээд өмнөх дугаарт болохоор ажлын карьер за тэр дундаа ерөөсөл амбиц нөгөө хүмүүсийн яриад байдаг энэ ойлголтыг яг юу вэ гэдэг талаар ярилцсан шүү дээ. Энэ нь бол зүгээр хүний амьдралын зам. Шууд ажил мэргэжлийн одоо үе шатуудыг карьер гэж нэрлэж байгаа маа. За тэгээд карьер тэр дундаа карьер маань болохоор энэ үе шат гэдэг маань хувь хүн өөрөө үе шатыг бий болгоод юм аа гэж ярьсан байгаа шүү дээ. Хамгийн сүүлд хоёулаа яриагаа юун дээр зогслоо? Тохиролцоо, цалин цалин мөнгөн дээр ирэхээр л хүмүүс энэ болоод эхэлдэг тий. Бид нар нөгөө ямарваа нэгэн хүн өөрийнхөө сайн хийдэг яг тэр чадвараа хараад түүнийхээ дагуу ажилд ордог. Тэгээ ажилд ороход нөгөө тохиролцоо нүд явагддаг штэ тий. Тэгээд ерөнхийдөө цалин асуух нь зөв гэж ярьлаа, буруу гэж ярьлаа. Цалин асуух нь зөв. Тийм та тухайн компанид оруулах гэж байгаа хувь нэмэр үндсэндээ ихтгэлтэй байгаа бол тийм штэ тий. Тийм тэрэндээ ихтгэлтэй би сайн ажиллаж чаднаа. Би хөдөлмөрийнхөө хөлсдөө тэ ингэж үнэлүүлнэ гэж ярьж байгаа бол нэг талаар энэ талаар нөгөө талаараа энэ чинь амар эрсдэлтэй болоод байгаа байхгүй юу? Юу гэхээр нөгөө нэг ингэдэг штэ нэг л их том ярьсан хүн гэж нөгөө хүмүүс шөөмжилдэг штэ. Үнэхээр өөрийнх нь чадвар одоо ямар ч үдийн сайнгүй мөртлөө магадгүй те нэг амар мундаг юм шигээр тэгэл нэг өндөр цалиараа л ингээд байгаа ч юм билүү. Тийм хүмүүс бас газар бас олдохгүй болно тий. Тэгэхээр яг та тэр оруулах гэж байгаа хувь нэмэртэй итгэлтэй авах юм бол тий та тэр тодорхой ур чадвар болон зан чанар нь танд байгаа гэж бодож байгаа бол цалингаа асууд. Тохиролцох бас би одоо өмнө нь Америкийн худалдаа Монгол дахь Америкийн худалдааны танхимд хөгжил хариуцсан захирлаар ажиллаж байсан. Хөгжил үйл ажиллагаа хариуцсан захирлаар тэгээ олон хүмүүсээс бас нөгөө ажилд ярилцлага авах багт нь орж ярилцдаг байсан байхгүй юу. Тэгэхэд бол яг анхан шатны ажлууд дээр бол одоо анхан шатны орж байгаа ажиллагаа шүү дээ. Туршлага ерөөсөө шаардахгүй. Тэгээ тодорхой ур чадварууд бас төлөвлөлөн шаардахгүй байгаа. Тэр ажлууд дээр бол цалинг нь бол ингээд бүр тогтоогоод юунд орсон байдаг гэсэн төсөвт орсон байдаг гэсэн. Дундаас бид нар энэ ажлыг ямар хэмжээний потенциал ур чадвартай хүн хийх вэ гэдгийг мэдэнтэй байгуулгын зүгээс тэгэхээр дундаас дээшгээ дээр бол юу байдаг? Уян хатан байдаг. Тэгээд тухайн хүнээсээ маш их шалтгаалдаг. Тухайн хүнээсээ шалтгаалдаг тэр хүн ямар одоо шаардлага хангасан байна. Тэгээ ярилцаад үзэх чинь цаас харахаар шал ондоо тийм. Тэгэхээр тэр хүн одоо ямар ихтгэл, ямар сэтгэл төрүүлж ийн гэдгээс эхлээд тэгээд яг тийм дундаас дээд түвшний албан тушаал дээр бол олон хүмүүс тохиролцдог. Тэгээ надад ийм хэмжээний цалин хэрэгтэй байгаа гэд. Тэгээ энэ дээр бол өгөх зөвлөгөө бол яг тухайн компанида та орно гэж шийдсэн байгаа бол тохиролцох хэрэгтэй. Тэ миний хувьд болохоор яаж ийсэн бэхлээр манад нэг хүн орно гэд тэгээ тэр хүний үнэгээр авмаар байсан байхгүй. Тэгээ манахаас арай их хэмжээний юу хэлээд цалин хэлээд тэгээ тэрийг нь бид нар очиод нэгтэн дээр очиод ингээ багаараа суугаад ярилцсан тий. Тэгэл за энэ хүнд энэ цалинг нь өгье. Тэгээ нөгөө хүнтэйгээ буцаад уулзсан чинь би бас яг орхоо шийдэг байгаа гэдэг ч байгаа байхгүй. Тэгэхээр компанийн хувьдаас айгүй олон тэ нөөц болцоо цаг хугацааг нь үрээ хийсэн байна тий. Өөр бас нэг гарч ирсэн асуудал юу вэ гэхлээр нэг юм хэлсэн нэг ажлын цаг нь арай жоохон чөлөөтэй байх нэг юм шаардлага тавьсан байхгүй юу нөгөө одоо дөнгөж ажилдаа буцаж орж байгаа эмэгтэй хүн байсан хүүхдээ төрүүлчихэд тэгээ ажлын цаг дээр нь ийм одоо уяатан баймаар байна гэд. Тэгээ бид нар бас ярилцсан багаараа тэгээ багаараа ярилцаад за энэ болж гинөө гэд. За одоо та манад орж болж гинөө ийм нөхцөлийг зөвшөөрлөө гэхлээр дараагийнхаа амиг дахиад гараад ирсэн байхгүй. Дахиад нэг юм байгаа гэж гаргаад тавьсан. Тийм. Гэхдээ тэр хүнд 2 3 нөхцөл байж болно шүү дээ, тий. Гэхдээ тэрийг зэрэг хэлэх хэрэгтэй. Тийм. Яг нэг өөр харж агаад би энэ ажилд үргэлжлүүлээд ормоор байгаа. Гэхдээ ийм нөхцлүүд надад байна гэж хэлчих юм бол эн чинь бас айгүй тэр нөгөө профешнл мэрэгчлэн болж байгаа байхгүй тий. Нөгөө хүнийхээ цагийг өрөхгүй байна. Тэгээ цаг тухайн хүн чинь бас ганцаараа шийдвэр гаргахгүй тэр ярилцлага авч байгаа хүн цаана тэ өөрийнхөө удирдлагууд санхүү доорны ажиллах хүмүүс олон хүмүүстэй ярилцаад буцаад очиход ийм жоохон зан гарах нь бас буруу юм үйлдэл гаргах нь. Тэгэхээр хувь хүн маань бас өөрөө
ганцхан өөрийнхөө эрх ашгийг асуухаасаа илүү бас нөгөө талынхаа байдлыг бас хүндэтгэж үзэж тэ мэрэгсэн тал руугаа ярилцлаганд ороод тэрэндээ эзэн байх нь бас их чухал юм байх шүү. Хариуцлага эндээс одоо хариуцлага. Тий, хариуцлага харагдаж штэ. Тэгэл байх уу. Тэгээ түрүү ингэсэн штэ бид ямар нэг ажилд орохдоо байгууллагын бити хараа, ажил олгогчийг хараа гэдэг байгаа штэ. Энэ дээр яг яагаад заавал ажил олгогчийг харах ёстой юм? Гэрэлт амьд яриа. Энийг болохоор илүү нөгөө одоо карьер эхэлж байгаа ч юм уу тэр хүмүүст илүү өгсөн зөвлөгөө надад бол яг тэр үед маань ирж исэн зөвлөгөө аахгүй юу өөр олон зүйлийг харахаас илүү яг тэр удирдагч чинь чамд хэр зөвлөж чадах вэ тэгээ тэр удирдлагыг чи ямар байна вэ гэдгийг нь илүү харж орох хэрэгтэй. Яагаад тэгэхээр олон хүмүүс одоо би тэр том байгууллагад орно тэгнэ гэж ярьдаг. Гэхдээ арай өөр нэг юм сонголт энд байна л гэсэн нэг зөвлөгөө тэр байсан. Тийм чи одоо магадгүй би ч гэсэн ингээл оюутан болоод төгсөж байхдаа хүмүүс нэг янз бүрээр мөрөөддөг шин тэр мэрэгжлийнхаа дагуу мөрөөддөг штэ тийм хамгийн томын л хүн өөрийнх нь нүдэнд харж мөрөөддөг тийм. Гэтэл яг тийм бас хийсвэр тэр хөөс шиг тэр объектаас илүү доторх хамтран ажиллах намайг би үнэхээр яг энэ газар ороод яг яаж амжилттай тий амьдарч болох вэ, ажиллаж болох вэ гэдгээ харах нь чухлаа гэдгийг хэлэх гээд. Тий өсөх боломж ямар байна тий өөр одоо дотроо шилжих ч гэсэн боломж байдаг шүү дээ. Тэр боломжууд тэр байна гэдгийг ч гэсэн харах нь. За тэгвэл бид нар энэ карьер гээд энэ сэдвээр ярилцж байхад бид нар албан байгууллага сонгочлоо. За бид нар ямар ч гэсэн хамтарч ажиллах байгууллага сонгочлоо. Ороод гардаг олон асуудлууд байдаг штэ. За хамгийн наазахын сая бас ярьсан тийм ээ. Ярилцлаган дээр л гэхэд чинь хүн хариуцлагатай байдлаа, мэрэгсэн байдлаа бас харуулах гэж иймэрхүү алдаа гаргадаг. Тэгвэл за орсны дараах тэгвэл яг янз бүрийн асуудлууд байдаг штэ. Багаар ажиллаж чадахгүй байх ч юм эсвэл өөргөө гинт голох эсвэл тэр ажлын талбар дээр магадгүй анх удаага ямар ч туршлагагүй гарсан бол одоо хямралд орох ч юм уу тий. Иймэрхүү зүйлүүд байгаад байдаг штэ. Энэ дээр бас нэг зөвлөгөө өгөөч. Тухайн байгууллага бол таны ур чадварыг үнэлж байгаа. Тийм тэгээд гол бас шийдвэрт нөлөөлж байгаа зүйл бол таны зан чанар байгаа тийм. Тэгэхээр хүний нөөцүүд бол удирдлагуудын хэлдэг бол зан чанарыг ажилд авч ур чадварыг сурга. За дахиад хэлдэ. Зан чанарыг ажилд авч тэгээ хэр хариуцлагатай хүн, хэр үнэнч хүн сурахад бэлэн бэлэн байна уу тий? Алдаа гаргахад бэлэн байна уу? Алдаа гаргаа хариуцлагаа өөрч чадах уу? Бид нар чинь зан чанар уу? Тэгээ дээр нь ур чадварыг сурга. Тэг их сургуульд одоо 4 жил сураад ирсэн хүн ч гэсэн манай ажил дээр өөр л байдаг тий. Яг ингээл аагаас бэд цэд гэсэн юм манахаас аагаас зэр шууд хийдэг ч гэж болно тий. Тэгэхээр хүмүүс одоо хүний нөөцтэй хүнтэй ажиллаж байгаа хүмүүс уур чадварыг сургах нь бол зан чанарыг сургахаас илүү амар гэж үзээд байна. Тэгээ уур чадварыг бол ингээд дамжуулах боломжтой гэж тий сургалтаар бол нэгэн тарин суудсан зан чанарыг бол хэцүүдээ тий 20 одоо 20 хэдтэй хүн ажилд орно тэрийг 2-3 жилийн дотор засна гэдэг. Тэгчийл тэр хүн чинь бас өөрчлөгдөө дараагийнхаа ажил руу бас явна штэ тий. Тийм тэгээд ажилд ороход бол одоо бүх нэг бас алдаатай зүйл бол алдаатай бодлол би бүгдийг сайн чаддаг болчоод ч юм уу. Эсвэл би бүх одоо яг хүсэл мөрөөдлөө сайн ойлгочоод ажил хийж эхэлнэ гэх юм бол энэ ч одоо юм хойшлуулж тий хойшлуулж байгааг нэг хэлбэр одоо хизээ ажиллах вэ тий. Тэгэхээр мэдээж тэр байгууллагч нь таныг одоо бүрэн 100% гээд хүлээ яаж аваагүй тий ямар ч байгууллагын тодорхой бодлого бол хүмүүсээ сургах хөгжүүлэх тэр бол тодорхой хүний нөөцийн бодлогын нэг хэлбэр байгаа. Тийм тэгэхээр тухайн байгууллагатаа ороод сурахад бэлэн тэгээ юм сурахад бэлэн тэгээ илүү хариуцлагатай. Тийм тэгэхээр байгууллага дотор ороод бол зөндөө олон асуудал байгаа л та тийм. Гэхдээ тэр бол хаана бүхэл газруудад арай өөр хэлбэртэй л болохоос биш байдаг асуудал. Ур чадварыг эзэмших гэдэг дээр хүмүүс бас их төгссөн оюутнууд ингээ ажиллаад тахлаар одоохондоо би мэрэгчлэр ажиллахгүй. Одоохондоо нэг арай өөр ажлын туршлага ч юм уу арай өөр зүйл хийж байгаа тэгж жагаад би дараа нэг юу яана мэрэгчлэр ажиллана ч юм ийм бодолтой яваад идэх штеп. Тийм бас одоо яг одоо тэр хүмүүс иймээ гэд бас хэлэхэд хэцүү те. Гэхдээ ер нь ол нэг юм тутуул гэж өөрийгөө бодоод байна те. Яг мэрэгчлэрээ би 4 жил сурсан.
Тэгээд ажил олгогч нар бол надаас маш их ур чадвар шаардна. Би тэрийг нь хийх чадахгүй байгаа гэсэн нэг итгэлгүй юм уу арай болоогүй гэсэн нэг хоошлуулсан бодлол тэнд явж гин гэсэн үг. Тэрнээс биш уул нь бол ерөөсөө төгссөн бол халуун дээрээ л мэрэгжлийн дагуу ажиллавал бол сайн байгаад байгаа зү. Сурсан юм чинь гаргаад тэ. Тэгэхгүй бол мартагдах бас нэг тийм зүйл гардаг штэ. Гэрэлт амьд яриа. Олон хүмүүс тэгээд одоо зөрчлийг шийдэрлэх ч юм уу те. Эсвэл одоо шийдвэр гаргаж хурдан яг зөв шийдвэр гаргаж сурах ч юм уу. Эсвэл одоо хэцүү хүмүүстэй харьцаж сурах гэх мэт чинь одоо эдгээр ур чадварууд чинь хамгийн одоо үн цэнтэй тооцогддог ур чадварууд болоод байна те. Зөрчлийг яаж шийдвэрлэж чадах юм? Ийм эрсдэлтэй үеийн шийдвэр гаргалтыг яаж хийх юм, яаж төлөвлөх юм ч юм уу. Эдгээр зүйлүүдийг өмнө нь сурж болно. Гэхдээ яг маргаан дунд орж иж яаж маргааныг шийдвэрлэдэг вэ гэдгийг уул нь сурна. Мэдээж байгаа шүү дээ. Өөрөө чи хэлснээр ийм гэсэн үг. Одоо жишээлбэл ажил олгогчид өнөөдөр ийм чадруудыг үнэлж байна гэж хэлэх гээд байна уу? Тий, одоо яг илүү үзэж байгаа тийм ур чадварууд байна. Яг бүгд одоо яг ажиллаа сайн хийдэг хүн болгон өмнөх ажлаа сайн хийдэг хүн болгон албан тушаал ахаад тий илүү сайн үнэлэгдээд явдсан мó гэвэл бас үгүй шүү дээ. Дээр нь харилцааны чадвар гэдэг орно. Хүмүүстэй харилцах одоо энэ олон одоо өөр боломжуудыг нээж илрүүлэх ч юм уу тий. Тэгээ яг зөв цагт нь зөв үйлдэлээ хийж чаддаг, зөв дараагийнхаа нүүлтийг хийж чаддаг баг гэмтчлээ. Олон зүйл орох гэдэг юм л та. Одоо жишээлбэл танаа байгууллагаас ийм зөвлөгөө өгдөг гэдэг чинь шүү дээ. Ер нь хүмүүс хэр хандж байна? Тэгээ манайх бол яг албан ёсны үйл ажиллагаа маань зөвлөгөө өгдөг газар бол биш л тий. Гэхдээ манай олон яг сайн дурын залуучууд манад ажилладаг байгаа. Тий яг бүтэн цагаар ажиллаа хийдэг. Гэхдээ манад одоо сайн дураараа өөрийнхөө мэрэгчлэр юм уу те ингэж үйлчлдэг, тусалдаг байхгүй. Тэгэхээр тэр хүмүүстэй бас буцаж мэрэгжлийн зөвлөгөө өгөх те би юм уу эсвэл авчирсан яг онцгойлон зочид урьж авчираад тэгээд тэр хүмүүстээрээ мэрэгжлийн зөвлөгөө үзүүлдэг. Тэгээд энэ хэр хандж байна? Маш их. Тийм үү? Тий. Яг ялангуяа одоо яг цочин тухайн мэрэгчлэрээ туршлагатай. Тэгээд туршлагатай хүн ирээд яг амьдрал дээр нь байгаа бодит асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхийг тэ ямар юм тэр чи одоо яг хүн хизээч яг ингэн гэж бол хэлж өгөхгүй шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө туршлагыг тэр зөв зарчмуудыг нь зааж өгж байгаа тохиолдолд бол маш олон хүн хандж байгаа. Ерөнхийдөө яг насны хувьд би сонирхмаар байна л да. Оюутнууд их ирж гэнэ үү? Эсвэл дөнгөж төгсөгчд ирж гэнэ. Эсвэл айл хэзээний ажлын туршлага болчихсон. Яг одоо карьер гэдгийг тэ яг нэг хамсаж үзмээр бүр ингээд дурлцсан ийм хүмүүс ирж гэнэ үү? Янз. Манайх бол одоо ийм сайн дурын оролцоог их дэмждэг те бас сайн дураараа оролцох энэ боломжуудыг их нээж өгөхийг ирмэлцдэг ийм байгууллага байгаа байхгүй юу. Тэгэхээр олон ийм тусгай сургалт хөтөлбөрүүд явуулж хахад сайн дураараа оролцдог олон хүмүүс байдаг. Тэгэхээр тэд нар маань одоо манай гишүүд дэмжигчд болоо явдаг. Тэгэхээр бид нар яг байгууллагын зүгээс бас буцааж нэг өгж байгаа одоо үйлчлэгээ нь болохоор тэр хүмүүстэй зөвлөгөө өгөх, тэр талаар нь зөвлөж чадах хүмүүсийг авчрах. Тий. Гэхдээ одоо ингээ харах юм бол одоо нэг хэсэг чинь нэг яаж тийм болох вэ? Яаж баян болох вэ? Тэ яаж одоо сайн харилцаатай болох вэ гэх мэтчлээ. Харилцаагаа сайжруулах вэ? Тэ. Тэгээ тэрэнд хүмүүс айгүй их туйлширсан. Одоо жишээлх юм бол хоёулаа ингээ ярилцаа сууж хахад би яаж сайн харилцан яригч байх вэ гэдгийг нь тэнд хилээд өгсөн байна. Өдрүүн сайн хар ахаа гэж хэл тэ. Тэгээ бүр одоо бүр ингээ хармааргүй санагдаад ах юм бол энэ хоёр дуу нь харах юм бол би танд яг ингээ яг энэ хэсэг рүү харах юм бол танд яг анхаарал тавьж байгаа юм шиг харагдана гэж мэдчихлээ. Тэр тэгс чинь тэгээд зүгээр л сайн сонсчиж болгүй юм. Тийм тэгэхээр яг одоо яаж тэхүү инхүү гэдгээсээ илүү яг тэр уур чадварыг нь тухайн хүндээ өгч чадах тийм ийм амар одоо замыг нь биш яг тухайн хүндээ мэдлэг туршлага болоод үзэж чадах тэр зөвлөгөөг нь өгч чадах хүмүүсийг одоо ол хүмүүсийг хайж байна. Гэрэлт амьд яриа. Тийм одоо ингээл ихтгэл таахууд ч гэсэн хоолойны өнгөө дээш нь доош нь олго гараа ингээм хамгийн тэр хойноогоо хүмүүс рүү хар гэх мэтчлээ ийм нэг одоо жоохон шинж чанар ч юм уу тийм зөвлөгөөнүүд
их байна. Гэтэл одоо яг хиний лекцийг илүү хүмүүс сонсож байгаа юм гэвэл яг тэр хүмүүст байгаа асуудлыг нь сайн ойлгоод сонсоо. Хитрхи тэр тэнгэрийн юм биш. Оюутнуудад ярьж байгаа бол 5 жилийн туршлагатай хүний юм яриад иж болохгүй шүү дээ. Яг тэр хүнд нь дараагийн алхам нь л ямар ах юм гэдгийг хэлээд өгөхөд бол тэр хүнд хамгийн үнцэнтэй мэдээл. Тэгэхээр тийм ихтгэгчнэрийн ч юм уу юм их буцаад ингээ хүмүүс яг ойлгож эхэлж байна л да. Нөгөөх нь бол арай харгацаасан арга байдсан те. Яаж баян болох вэ? Яаж сайн ярьдаг болох вэ ч юм уу нэг тийм нэг юм яасан ш. Яаж хурдан олох вэ ч юм уу те эсвэл нөгөө хүндээ хурдан яаж одоо таалагдах вэ ч гэх хүн таалагдах хурдаг чинь тийм юм нэг хэсэг авсан те. Одоо тэгтээ бид нэр арай тэрнээс бас ингээ холдож те нэг ялгааг нь ойлгож эхэлдэг болж байна уу да гэж бас харагдчих чинь. Тэгэхээр яалтчгүй нөгөө нэг ялгааг нь яагаад ойлгоод байна вэ гэхээр яалтчгүй хүн гэдэг чинь зүрх сэтгэлтэй шүү дээ. Тэгээд ямар нэгэн зүйлийг яг өөрөө мэдэрч те зүрх сэтгэлээрээ мэдэрч барьж хийж эмоцороо би өөрөө яамаар байгаа юм. Тэгээд тэр хүнээ эргүүлээд яаж ойлгож байгаа ойлгохгүй байгаа юм уу? Энэ бүхэн чинь чухал болохоос ш тийм хиймэл навчраа тавьчихсан нэг одоо бараг л одоо миний энэ гар хүний гар шиг хөдөлгөнөө шүү дээ тэр хичээлэр бол тийм ээ. Ингэх юм бол хүмүүс сайн сонсох нь байна гэл. Тэгэл таны одоо яад жилийн орлого нэмэгдэнч гэдэг юм уу? Тэгэл эсвэл танаа гэр бүл ад жаргалтай одоо өдөрт нэг инээдэг байсан бол 10 инээ ч юм уу? Энэ бас л арай л бас нэг амьдралаас амархан тий арай амархан юм шиг. Гэхдээ амархан мөртлөө эн чин амтгүй амар хэлбэр тий нэг юм давчлал зам хайгаад байна тий. Харин тийм. Гэхдээ одоо бол хүмүүс илүү яг өөртөө ур чадвар суулгаж авах, өөрөө илүү мэдлэг яг зүгээр нэг мэдээллүүд биш тий. Энийг яг өөрийнхөө туршлага, ажиглалтан дээрээ бас бусд хүмүүсийн зөвлөгөөн дээр тулгуурлаад яг өөрийн мэдлэг болгож авахыг их ирмэлцдэг болж чинь ялангуяа залуу хүмүүс тэрэнд бол би их харахтаа талархалтай байгаа. Тэгэлгүй яах вэ? Түрүү ажилд ороод ажлын за карьераа ингээд нэмлээ. За тэгээд үргэлжлүүлээд ингээд ажиллаж байхад ур чадвараа ингээд дэвшлүүлэх аргууд гэдэг ингээд яриад байсан шүү дээ. Ер нь яг энэ тал дээр тэгвэл жишээ байвал бас үзэгчдэд хуваалцаач. Ур чадварууд бол хойлоо одоо нэг ажлын зарыг харах юм бол те одоо хойлоо нэг ажлын зарыг хамтдаа тэрэн дээр бол тодорхой ур чадваруудыг заасан байгаа. Тэгээ тэр одоо жишээлх юм бол ямар ч туршлагагүй хүн нэг олон улсын компанид нүүб гэм үү те олон улсын компанид орж ажиллахыг хүсдэг хүн байлаа. Тэгэл тэр хүнд чинь хамгийн практик алхмууд нь бол тэгээ одоо би тэрийг хийж чадахгүй ч гэсэн тэр албан тушаалын шаардсан зүйлүүд нь юу байгаа юм бэ? Англи хэлтэй авах хэрэгтэй байгаа юм уу те? Ямар тэр одоо нөгөө чагсаацсан юм байгаа штэ. Тэрийг нь хараад тэрэндээ хүн бэлдээд ур чадваруудаа бэлдээд эхэлж болно л тоо. Тийм тэгээ Монголд бол одоо маш олон сургалтууд байдаг болж байна. Тэгээд ерөнхийдөө ийм нарийн яг мэргэжлийн ажилтан авнаа гэсэн зар одоохондоо бол харагдахгүй байна л та. Зүгээр цагийн ажилтан ч юм уу. За одоо жишээлбэл тэгэхээр дэлгэрэнгүй мэдээлэлүүд тийм байж шаардлага байхгүй байна. Тэгээ ур чадварууд бол одоо байнгын л сайжруулах, байнгын л сурах, би өөрчлөгдөд байгаа, орчин нөхцөл өөрчлөгдөд байгаа. Тэгэхэд байнгын сурах ийм процесс болж байна л да. Нэг юмд сураал дуусчихна гэсэн юм бас байхгүй. Хүмүүс тэгдэж штэ би айгаа олон хүмүүсийг за англи хэл сурчих юм бол тэгээ болох гэдэг. Тэгэл болчих юм шиг. Тэгээ дараа нь яах юм? Тэгээ дараа нь яах юм? Гэтэл англи хэлтэй зөндөө олон хүмүүс тэрийг ашиглаж чадахгүй яваад байна те. За одоо мэдээч англи хэл сурахыг бол би үнэхээр дэмжин те. Одоо ингээл карьер гэд хайхад монголоор хідэн юм энэ юун дээр гарч ирэх үү? Хідэн зөвлөгөө, хідэн зөвлөмж заавар Google-с гарч ирэх үү? Англи хэл дээр бол хичнээн олон зөвлөгөө гарч ирэх үү те. Тэгэхээр тухайн хүний яг мэдээлэл авах нөөц нь бол ихсэн. Гэхдээ англи хэлэл сурчих юм бол болно гэсэн үг бас биш байгаа байхгүй. Эсвэл одоо ингээл айгүй олон оюутнуудтай уулзахад за би одоо мэрэгчлэрээ 2 жил ажиллана. Тэгээ гадаад явна. Тэгээд тэндээ нэг зүйл сурчаад тэгээ буцаа хүрээд ирнэ.
Тэгэл болцгоо юм шиг ингээ бодоод байдаг. Гэтэл чи эн чинь нэг удаагийн шийддэг зүйл биш те карьер сонголт хөгжүүлэлт гэ явахад нэг удаагийн шийдээд болцдог нэг ур чадвар сураад дуусчдаг биш. Яг бүр амьдралын нэг юм үргэлжилсэн процесс гэдгийг үйл явцаагаа байна. Тийм. Тийм гадаадд сураал ирдэг. Тэгээ тэнд очиж бүхэн математик сайхан болчихгоо бүх ур чадварыг ингээл дамжуулаад маяг өгчих юм шиг тийм. Тэгэхээр тийм нэг жоохон юмд буруу төсөөллүүд ч юм уу их арай хийсүр хялбар яг тэр аргачлал бол бас хушуураад ах шиг тийм ээ. Гэтэ яалтчгүй эргээгээд нөгөө нэг энэ хичнээн ингээд хялбар юм руу эсвэл хүмүүсийн нүд хуурсан ч юм уу те эсвэл цаг хугацаа хэмнээд байгаа юм шиг харагдаж байгаа энэ бүхэн маань ямар насгүй зүйл гэдгийг бол амьдрал өөрөө батлаад өгч яана л да яалтчгүй. Тэгээ өөр хүмүүсийн туршлага байгаа даа те. Одоо жишээлх юм бол та 2 жил ажиллаад гадаадд очиж сайн сургууль сурчаад тэгээ нэг сургууль сурчаад буцаад ирнэ гэх юм бол тэгцэн байгаа хүнтэй нуулзалтаа өнөөдөр те. Тэгээ яг тэгээд шууд эренгүүт сайхан болчихно шууд мэдлэг авчиж ийнэг бол бас үгүй байгаа те. Гэтэл яг ур чадваруудыг Монголд хөгжүүлэх зөндөө олон сургалтууд бол гараад ирсэн байгаа. Тэгэхээр тэр чинь бас ямар ур чадвар хэрэгтэй ингээд бас тэр нь төлөвлөлт хэрэгтэй. Тэгээ одоо ингээд дараалал гэж байгаа шүү дээ. Тийм тэрийг бас зөв төлөвлөж явах нь. Гэхдээ айгүй одоо бол олон байгууллагын бодлого нь бол хүнээ хөгжүүлэх, тэгээ хүнээ байнгын хөгжүүлэх. Тэгээ одоо боловсролын яамнаас эхлэн насан туршийн боловсрол гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр насан туршийн энэ ур чадваруудыг өгөх. Тэгээ ур чадвар дээр бол сурж болно олно. Тэрэн дээр яг би яг гол энэ суурай зөв тавиасаа, зөв газраасаа эхлээсэ. Одоо харилцааны соёлтой гэсэн нэгэ бүхэл зар дээр харилцааны соёлтой гэж байдаг тийм. Тэгэхээр одоо ингээл үргэлжлүүлэл бодох юм бол ямар хүнийг харилцааны соёлтой хүн гэх юм те. Тэ. Ямар зүйлийг хэлээд байгаа юм. Тэгж тэгж байгаа явж байгаа энэний чи хамгийн энэ доотлын гол фанди одоо суурь нь ямар зан чанар ах юм те. Харилцаа сайн харилцааны чадвартай гэдэг чинь за бодоход бол бусдыг сонсдог хүн байх юм. Тэ одоо ямар ч ажил дээр харилцааны соёлтой, үйлчлүүлэгчтэй харилцааны соёлтой харьцаж чаддаг гэх юм бол сайн сонсч чаддаг хүн байх нь. Тэгээд сайн сонсч чаддаг ямар хүн ерөн сайн сонсч чаддаг ингээ бодох юм бол бусдыг сонирхдаг тий бусдыг ингэж одоо сонирхож үздэг хүн хөндлөдөг ч юм уу. Тэгэхээр ингээд яг ур чадруудын бас юм дарааллууд гэж байгаад байгаа. Тийм тэрийг ингээ яг зөв би одоо энэ болон ур чадваруудын би одоо огт ур чадваргүй хүн гэж бас байхгүй шүү дээ. Тэ тэгэхээр одоо өөрийгөө хаана байгаа вэ гэдгээ айгу зөв тодорхойлох хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тийм тэгэл дээш нь би энэ насан туршийн байнгын ур чадварыг яаж олох юм бэ гэдгээ. Гэтэ хүн хувь хүн өөрийнхөө ур чадварыг аль түвшиндээ өгж ийн гэдгээ мэдэх гэдэг чинь бас их хоол сонсогдож байна л да. Яагаад гэвэл надад ямар потенциал байгаагаа хүн өөрөө мэддэггүй шүү дээ. Би бол тэгж бодоод байдаг. Тийм болохоор хүн амьдрах хугацаанд ихэнх хувийн юу те потенциалынхаа ихэнх хувийг ашиглаж чаддаггүй гэдэг судалгаа байдаг штеп. Би тэрийг сонсохдоо юу гэж боддог вэ гэхээр би сураал би чадвар эзэмшиж гэж би хүсээл би хэрвээ тэрний араас те үнэхээр яг явж чадах юм бол ерөөсөө болохгүй юм байхгүй байна л гэж ойлгож явдаг байхгүй юу. Тийм ур чадварыг бол хэмжих бол боломжтой. Та тодорхойлох боломжтой. Одоо шил зөвхөн нэг зүйлийн ур чадвар бол нэг зүйлийн ур чадвар. За тэрийг бол болж ур чадвар гэж ярихаар чинь айгүй олон юм орно тий. Дунд нь тэгэл хүний хамгийн их эхний ажил бол тэрийг жижигсгэж ингэж алхам болгож төлөвлөх болчихж байгаа байхгүй. Тэгээ ажил дээрээ та ер нь хэр сайн ажилтیں гэдгээ таны би одоо өөрийгөө бодоод үзэж болно тий. Манай дарга нар одоо удирдлага маань миний ажилд хэр сэтгэл ханамжтай байдیں۔ Би энэ байгууллагад ямар үнцийг оруулж чадаад төв нэмэр оруулж чадаад байдгийг. Тэгээ энэс ахвал ур чадвараа ол хэмжиж болно. Яг хийж байгаа зүйлийнхаа ур чадварыг тийм л дээ. Яагаад гэвэл энэ чинь бид нар хамт олонтой учраас хамт олон дунд чинь янз бүрийн төвшний ур чадваруудтай хүмүүс явж байгаа штэ. Тэдрээр бас өөрсдөө жишиж болно тийм ээ. Бас санал хүмүүсээс ер нь асуугаа ярилцаад үзэхэд ч гэсэн одоо ер нь 3 төрлийн хүмүүс байгаа штэ. Танаас дээд албан тушаалтай хүмүүс тантай нэг одоо шугамд байгаа. Тэгээ танаас хамааралтай танаас одоо доор туршлахгүй байгаа тэр хүмүүс. Тэгээ таны одоо удирдлагын доор хамт ажиллаж байгаа хүмүүс гэдэг. Тэгээ энэ хүмүүс чинь л танд ямар
одоо зөвлөгөө өгч जैन те ямар шаардлага тавьж гин гэдгээс өөрийнхөө ур чадварыг хэмжээд үзэж боломжтой. За бид хоёрын ер нь ярилцах цаг өндөрлөх төгссөн байна. Гэрэлт амьд яриа. Одоо хүн карьераа сайн төлөвлөх юм бол мэрэгсэн байх профешнл гэж ярьдаг те ер нь хүмүүс ер нь мэддэг үг. Ийм профешнл буюу мэрэгсэн байх ер нь бид зорих хэрэгтэй байна. Монголд бол тэр мэрэгчлэр нь төгсөхөөр мэрэгсэн болчихгүй байна. Тэ? Тэгэхэд би яг айгүй олон юм мэрэгсэн мэрэгжлийн гэж ер нь юу гэсэн үг юм гэсэн тодорхойлтыг их хайж байсан л та. Тэгээ энэ дээр нэг айгүй гоё хүний хэлсэн үг олсон нь мэрэгсэн хүн бол тэгээ нэг зүйлийг хүлээгээд байдгүй одоо онгод орохыг юм уу те эсвэл ингээл дотроос нэг юм ингээл хүсэх юм уу төрхийг хүлээдгүй хүнийг хэлнэ гинэ. Тэгээ энэ нөгөө улсын хурлын гишүүн байсан Инх бат ингэж тодорхойлсон байсан. Тэгээ тэр хүн бас өөр нэг хүний үгийг мэрэгсэн одоо жишээ аваад үзэхэд мэрэгсэн ийм одоо зохиогч. Тэгээ профешнл зохиогч гэдгийг зүгээр одоо сонирхлын зохиогч эсвэл зүгээр одоо зохиогчоос яаж ялгарх юм гэхлээр мэрэгсэн зохиогч бол сэтгэл санааны байдал те ямар ч байсан суугаал бичдэг хүнийг хэлнэ. Гэтэл нөгөө хүмүүс нь болохоор онгод түлээгээ хүсэл тэмүүлцгүүлээгээд те бүх зүйлээс ингээд шалтгаалаад байгаад байдаг гэж тийм. Тэгэхээр мэрэгсэн байхыг тэгээ тухайн хүн карьераа сайн төлөвлөөд тэгээд одоо тодорхой ур чадварууд зан чанарыг өөртөө суулгаад тэгээд зөв цагтаа дараагийнхаа авралхмыг зөв хийгээд явах нь тухайн хүндээ ч хэрэгтэй. Ажил олгогчд бол тэр хүнийг тим хүнийг авч ажилуулах нь ажил олгогчдын айгүй олон зүйлийг бас хэмжиж өгөх гээд байгаа байхгүй тий. Тухайн хүнээ идэвхжүүлэх, тий ажлыг нь хэн чиглэх гэх мэтчлээ олон зүйл алга болоод тухайн байгууллагын бүтээмж сайжирна. Тэгээ энэ нь явж улс орны бүтээмжийн хүмүүсийн бүтээмжээр л хэмжигдэх юм чинь улс орны бүтээмж ч гэсэн сайжрах ийм талбар гэж карьерийг харж байна. Тэгэхээр хоёулагийн яг энэ ярилцлагын ерөн дүгнэлтийг ингээд ажиглах юм бол ямарваа нэгэн зүйл хувь хүн өөрөөс нь ямар их шалтгааллах юм бэ гэдэг л дүгнэлт дээр ирж байна л та. Тийм одоо би яг карьераа эхлээ явж хахад ингээл яаж удирдахч болох уу гэсэн тийм одоо ийм зарчмуудаас илүү лазангаар албадлагын ажилтан болгоно гэсэн үг байдаг те. Лазангаар албадлагын ажилтан болгоно. Тэгээ албадлагын ажилчин гэдэг чинь одоо бодох юм бол өөрийнхөө хүснээр биш. Тэ ингээд нэг одоо орчин үеийн боолч юм шиг тэ. Тэ ингээд нэг хүнээс хайгаал энэ хүн яах вэ энэ яаж ийн гээл тэгээ албадлагын ажилдаа очих дуртай ах уу дургүй байна. Тэ тэгээ хүний нүд хариулж юм хийн тэ. Тэгэхээр энэний үндэс нь лазангаар залхуу байдал тэ одоо ингэж өсч дэвших хүсэлгүй байдал хүнээс шүүмжлэл авахыг хүсэхгүй байгаа байдал тэ. Тийм. Библиэлд бас яг энэ залхуурлын талаар бас лазангарын талаар ч гэсэн байдаг тийм. Лазангаар албадлагын ажилтан болгоно гэдэг. Бас нөгөө залхуу минь чи шоргоолж юу хийдгийг очиж хар гэд шоргоолжтой хүртэл зүрлчихсэн байдаг шүү дээ тийм ээ. Шоргоолж чиний хажууд харин ч ажилсаг юм шүү. Тийм тий. Нэг зүйлийг бас тодруулаад хэлэхэд хүмүүс ингээл карьер гэж бусдыг бодохоор энэ хүн ингээл айгу бусдыг дагаж явж байгаа дамжалттай олчлаа ч юм уу тий. Улс төрийн нөхцөлд бол одоо хүмүүстэй даргын цүнхийг барьж явж байгаад албан тушаал дэвшсэн гэсэн тийм төсөөлөл байгаад байдаг те тийм нэг гэтэл яг нийт дүр зураг тийм байгаа мó гэвэл үгүй. Залуучууд маш шаргуу ажиллаж байна. Тэ маш их хичээл зүтгэлтэйгээр тэ айгу ингээ өөрийгөө дайчилж ажиллаж байна ихэнх хүмүүс. Тэгэхээр ер нь хүмүүс тийм ингээ амжилтыг нэг тийм байдлаар төсөөлөх юм бол тэ тэр хүн одоо амархан хэлбэрээр ажилд орж байгаа тэр хүмүүсийн одоо хүчин чармаалтыг төсөөлөх юм бол надаас тийм их сурах те илүү их хүчин чармаалт гаргах тийм хүсэл төрөхгүй гэсэн. Тэгэхээр яг энэ нөгөө ажил амжилтын юм зөв төсөөлөлтөй болоосаа гэж би бас хүмүүсийг уриалж байна. За маш их баярлалаа. Тэгээд хичнээн залуу хүн ч гэсэн тэгээд яг хүмүүсийн өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй энэ карьер гэдэг сэдвээр нин үгүй. Тэгээд өөрийнхөө амьдралын жишээтэй юм. Тэгэхээр сайхан ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Баярлалаа. Амжилт хүсье. Нэвтрүүлэгтээ урьсан баярлалаа. Үзэгчдээ гэрэл нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байд. Бид нар өнөөдөр таны өмнө ажлын карьер гэсэн сэдвээр ярилцлаа. Магадгүй таны хувьд ч гэсэн асуулт юм уу эсвэл өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлмээр байгаа бол дэлгэц дээр гарч байгаа утас руу
холбогдож болно шүү. Мөн Facebook гэрэл нэвтрүүлгийн маань пэйжд лайк дарахаа мартаваа. Ингээд дараагийн дугаараар ирэх уулзъя. Баяртай.